Тэгээд Bridges би 2 удаа амарлж байгааг харж байсан. За өнөөдөр яах гэж ирсэн бэ гэхээр Бичлэг эхлэх үстэй. хэлсэн байна. Окей. Өнөөдөр Hotkog-ийн аимшигт өгсөн сонголт. Миний би зүгээр л яг миний мэдхийн надад болчихсон хамгийн аимшигын төвгүй гэл. Зүгээр л нэг манай одомч бөөтэй байхгүй юу. Тэгээд тухайн бөөдөр одоо мэдээж хүм болгон таслаа хэлгэн штэ. Тэгээд таслаа хэлгэчээд тэгээд яг хөөнийхөө ингээд сайн моонуудаа зайлуулчаад тэгээд тэр нэг тухайн юулээ тухайн энэ тэр муу юм хийсэн юм аа. Асгадаг ч үлээ яадаг ч л би бол үнэхээр марчиж. Тэгээд тэр юм хайчаад тэгээд буцаж явдаг байхгүй юу? Буцаад яг одоо нэг гадаа гараадны газар хайч юм уу асгачаад тэгээд буцаад гэрлээ байдаг байхгүй. Тэнгүүд буцаж явахдаа хойшоо харж болохгүй гэдэг байхгүй юу? Тэнгүүд яг тэр буцаж явж ингээд эхлэнгүүт л ингээд хойно ингээд зүгээр хойшоо харамаар санагдаад байдаг зэ. Тэнгүүд хойно мөн юм уу дуурж мугараад. Тэр бол үнэхээр бодлоос хий сонсож байгаа юм уу яаж байгааг хэрэг мэдэхгүй байна. Гэтэ тэр үйл яг амьдралтаа мэдэрч савгийн авшиг мэдэрчсэн. Тэгээд үнэхээр хойшоо харах хэрэгтэй юм шиг ингээл хүн нэг тийм инстинкт байдаг даа гэдэг. Санаад байгаа юм шиг тий. Тийм нэг хойшоо харчих хэрэгтэй юм шиг тий. Хойноос чи ингээд хүн дайрчих гаж байгаа юм шиг. Тэнгүүд яг тухайн үед л ингээд яг хойшоо харах болохгүй гэсэн юм гараад тэгээд хойшоо харахгүйгээр төвчж үлдсэн байт юм аа. Тэгтээ бас хойшоо харж уусаа болдгүй юм шиг л юм биш. Та нарын бас зарим нь аимшиг түүхэн хүүхдээс үзчихсэн байлгүй. Тэгээд хойшоо харж. Би болохоор нэг Монгол хөдөөнгөрийн сүнснүүд л аягүй гэдэг гэж ер нь сонсч байсан. Нэг өдөө хал 9 жорын сүнснүүд гэдэг бол энд нөгөө нэг одоо дотор байрнуудаар аягүй тийм сонсч байгаа. Тэгээд нэг дотор байранд Кунигунда гэдэг дотор байранд гэхгүй. Тэгээд эхний жилүүдэд манай найзууд ихэнх найзууд маань энэ амьдардаг. Тэгээд би баг найзуудаасаа нэг цагийн зүйтэй амьдардаг байсан. Тэгээд тийшээгээ баян очдог. Тэгэнгүүт манай найзууд бүгдээ амар сонь тийм ярьдаг байсан байхгүй юу. Тэгээд одоо зүудэндээ байнга дагуулдаг. Манай нэг найз бас давхар даруулчихсан. Яг ингээд даруулаад сэрлээ гэсэн чинь дахиад даруулаад. Вау. Тэгээд яг ингээд сэрээд ингээд надаас ингээд амар хаад ингээд амар сэрээжсэн юм байна. Тийм. Унтчих та боломжтой унтчаар хажуудаг хүнтэй унтчихвол тэрийг авах гэж хөдөлгөж байгаарэ. Даруулчаараас юу вэ? Даруулж байгаа шүү дээ. Би хөдөлдөггүй юм гээстэй. Ерөөсөн. Би хөдөлөхгүй зүгээр л харахаас өөр юу байдалтай юм шүү. Тэр чинь тэгээд чи даруулж байгаа юм. Би даруулж байгаа. Би хэлж шүү дээ. Аимшигын түүх их багтай залуу. Тий. Чи даруулсан. Амар юу. Би даруулж нэг удаа дараад ихэд бол бүх юм ингэж жижигхэн харагдчих тийм дээ. Хөдөлж чадахгүй болохоор өрөөндөө байгаа мөртлөө юм. Нэж жижиг. Амар айцтай тий. Гэтэ нэг хүн яг тийм гэртээ ганцаараа хаад ч юм уу хин нэг хараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Та нарт тэгжсэн юм. Тийм. Нэг заавал гэртээ байх л зүгээр нэг годомжооны хаад ч юм уу хаа нэг тэгэж юм уу хараад байгаа юм шиг. Нэг надад яг Монгол гэрт нэг тийм тохиолдсон байхгүй. Тэгээд би тухайн үед нэж тэгээ хойлохнал гэдэгс тэгээ гэрийнхэн хаалгын онгоолон гол яг өөдөөс нэг хүн ингээд намайг хүлээж байгаа юм шиг яг тийм намайг хин нэг юм ингээд хараад байгаа юм шиг тийм мэдрэмж амар авдаг байсан би. Тэгээд ингээд буудан дээрээ сууж байгаа бол тэр ингээд коридорын тэнцэн ингээд нүдний үзүрний энэ ингээд нэг юм гүгээс төс ахгүй юу. Тэгээд нэг юм хар нэг юм сүдэр шиг юм шиг. Тэгээд би байнга ингээд ингээд гахаа хардаг ингээд юу болчихоо гэд. Тэгэнгүүт л орой болгоно ингээд коридорын тэнцээ яг нэг юм хүн готл хүмүүст үзээд талны өмнө ингээд алхаад байгаа юм шиг дуугардаг. Тэгээ манай дүү бит хоёр ингээд нэг удаа бүр ингээд хиндээ тод байсан. За ингээд дэтлэл мэлч юм уу, хажуудлал ч юм уу гэдэг. Тэг яг орой нэг бит хоёроор жоохон юм үздэхгүй кинон дээрээс тэгсэн чинь гинт нөөшн дуурж эхлээд тэг амар айгаад тэг бит хоёр хойлоо явж үзэх үү гэхэд гэрлээ хасгаад тэгсэн чинь дуугалцсан. Тэгээд ерөөсөө юу ч байгаагүй of course юу ч мэдээж юу ч байгаагүй тийм чи. Тэгээд тэгсэн чинь хэд хоногийн дараа би гэртээ ганцаараа амжиж авахгүй юу. Тэгээд ганцаараа амжиж байхдаа шөнийн 3 хүртэл кино үзсэн юм bijсэн. Тэгэл амар ядрал рекламтрал тогтсон чинь ингээд шалан дээр нэг юм хүн нэг хөл нүцгэн явахлаар ингээд ширх гэдэг дуурдаг шүү дээ. Яг тийм дуу гардаг байхгүй юу ингээд. Тэгэхээр би ингээд гарчихвал
тэгэл яг унтгаал ингээл нүдэ явчихсан чинь гинт хүнжил хөдөлдөг байхгүй юу. Тэгэл би ингээл бүр ингээд унт чадхаалаа бүр нүдэн нэгэл ямар гайхалчихсан чинь ингээл улам ингээл хөдлөөд өгдөө. Босоод бүх гэрлээ асаагаад 7-8 хүртэл унс чадаагүй. Ээрдээ хэлсэн чинь манай ээж яг юу яриад байгаа юм бэ? Тийм байхгүй штэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг сургууль дээрээ ингээл бийжсэн чинь цаслаханаар ээж залгаж байна. Тэгээд миний охин сургууль дээр байгаа юм уу? Тийм ингээд гэсэн чинь ээж нь харин нэг таньдаг бүглүүгээ залгаад гэдэг байхгүй. Тэгэл би бүр ингээл пал ирэл за гэдгсэн чинь тэгээд тэгсэн чинь харин манад нэг юм нүцгэн эрэгтэй хүний сүнс ороод ирсэн ингээд. Тэгээд нэг юм гаж тамтай тийм эрэгтэй хүний сүнс байсан байгаа байхгүй юу? Йоо. Гэхдээ ингээд тэр яа ингэ гэдэг юм шиг. Праймер юм байна. Киносоо дөрөв. Миний охин баг. Чи юу? Оруулах чи. Тэр кинонд дэгтэй. Энэ хүүхэд өөр юм бодоод биш үү? Кино. Би ямар яас. Хүн намайг унтж байгаа хүнээс мөдөлж байгаа үе. За бичлэгэн дээр төрүүлээ авч. Йоо хам. Тэ ерөнхийдөө өнгөрч ер нь хэрэг сүстэй бол юу гэж хэлж байна? Өнгөр чинь Европт 3 ордог байхгүй сая дараа. Америк дээр. Тэгээ Bridges би 2 удаа Америкч аваад харж ирсэн. Нэр. Үүрнээс 2 удаа хүн Америкч харж ирсэн. Аль бүрнээс? Green тэгээ нөгөөх нь болохоор Phantom гэж байдаг шүү дээ. Phantom гэж үзээ. Арслантай өрөө. Арслантай. Bridges. What? Чи хэдэн цагаар явж байгаа юм? Жоо 12 гэж яхад харсан байна. 12-ийн үед би яг Phantom гэж найзуудтайгаа байсан. Тэгсэн яг дээр ингээ харагдаад байгаа юм шиг. Тэгээд яг юм уу? Тэгээ Phantom тэгэхээр 100 л юм гараад юм тийм. Тэгээд унаад нэг 3 секунд угаасаа яг амьдралын төлөө ингээ тэмцэлж байгаа. Тэгснийхаа дараа ингээ доошоо унчиж байгаа юм шиг угаасаа ямар ч амьдрал байхгүй юм байна. Тэгээд шууд жилдэж байгаа юм тийм. Тэгээд нэг 10 минутын дараа коллекц ирдэг. Тэгээд тухайд нэг тийм олон хүн харж ирсэнээс чи ганцаараа харж ирсэн. Маш олон хүмүүс харж ирсэн. Маш олон хүмүүс харж ирсэн болоод би хүмүүс ихтэй юу ч хийдэг юм биш үү? Хүн живж шít. Гэт юм лээ. Окей. Тэгээд хин нэгэн одоо 10 минутын дараа цагдаа ирсэн гэхээр нэглэн уусч ил цагдаа дутсан юм уу? Нэглэн уусч ил. Уусаа. Вау. Тэр цаг хугацаа болоод 10 минутын дараа л хийж байгаа байхгүй. Дунаа мөрөмч нэлийн тань биш. Тэгээ ногоон гүрнээс үзсэн. Ногоон гүрнээс арай яг автобустай ингэ явжсэн чинь панелд тавьж ирв. Энийг дахиад яа тийм ээ. Одоо угаасаа тэгээ яах вэ? Миний түүхийг сонсох. Үгүй ээ. Би надад чи яа би дөрөв лээсэн байж тээ. Чи яа. Үгээр багтнаа. Ачаамаа. Би нөгөө гайд хийсэн бохгүй юу? Хаана? Дөө юу? Нөгөө одоо жуулчдыг ингэнгүүт нь аялал жуулчлалын компаниудад гайд хийгээд тэгээд жуулчд авч явдаг. Тэгээд гайд хийж явж байхдаа хөдөө явна тэгээд машина заримдаа ганцаараа ондоос авахгүй тэгээд нэг шүн говь машиныхаа урд ганцаараа ингээ хонж исэн чинь эхэндээ жоохон айгаад тэгээ хонж чадахгүй унтаж чадахгүй гэхдээ ингээ хүмүүс унтсан байгаа манай жуулчдад жуулаачнаа бүгд унтсан байгаа. Тэгээд машиныхаа судалтыг ингээ нүдэд ингээ харж нүдэн нийлцтэй ингээ байсараад унтсан. Тэгээ шүн дунд бараг 3-4 үед ингээ гин яг манай машины яг миний ингээ тал хөлийн чимээ сонсогдоод тэгээ жоохон салхитай ингээ хөлийн чимээ бүр амар сонсогдож эхлэв. Нөгөө төлөв чимээ гадаа явж байгаа юм. Яг гадаа тэгээ би нөгөө машин жоохон хүчмэсэн болохоор би цонхоо жоохон ингээ нийцмэсэн байхгүй юу. Тэгээ тэгсэн чинь ингээ яг хөлийн чимээ дуурал тэгээ яг ингээ ойр хаваа ингээ яваад би тэгээ бүр амар яагаад ингээ босч чадахгүй. Ингээ юмд дотроо ингээ улам шигдээд би ойлоод хинт сэрэхгүй бүгдөө гэр дотор ингээ байгаа. Би тэгээ ганцаархнаа машин нөгөө тэгэл хийжсэн чинь ингээ салхинд бүр улам юу яагаад салхилаад тэгээд гэрийн тэр дээр идэг нэг юм байдаг штеп гимфлүүр шиг юм шиг тийм юм ингээ
улам хүчтэйс эхэллээ. Би тэгэл амар айгаад уцаа хаана гагаа ингээд шууд толгойдоо бодоод аягүй урд аваад гэрлийн хасаагаад тэгэл тийсэн хинч авахгүй. Яа хинч байгаагүй тэгээд амар айгаад уцаа ингээд гэрлийн хасаалтаараа ээж рүүгээ залгаад тэгээд гэрт орж үзчихсэн. Тэгээд яг ингээд хөдөө гайдаар явж байгаад ганцаараа ингээд харахад амар их юм болдог. Аягүй нөгөө Монголын хөдөө угаасаа манай аав бас машин төлөв үзчихсэн юм би. Ингээ нэг юм харчихсан гэсэн. Бүр яг ингээд хүн бол биш дээ. Яхаж хүн бол биш. Тэгээ хоёр байсан гэсэн. Бүр ингээ хоёр талынхаа цонхоор ингээд харчихсан. Тэгээ ингээд маргааш өглөө тэрийг яриад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт л ингээд амар яагаад бүр тэгээ яг хонсон газар тиймээс ингээд мэдрэхээр бүр ингээд зарцсан ч юм. Гэхдээ ингээд тийм зүйл босон ч гэсэн өөрөө айхгүй өөрийгөө ингээд тайлбар болох юм бол тэр зүйлүүд холоор явдаг гэж сонсч байсан. Тэгээд танаас ч гэсэн юм шиг юм тохиолж байсан бол коммент хэсэгт бичээрэй. Тэгээд тайлбарыг сайхан өгүүлцгээрэй. Баяртай манайхаа.